аав нь шүдэ, ээж нь шүдэ угаагаад сой зөөлгөөд хажуу талд нь 2 настай охин шүдэ угааж өлгөөл ингээд хаар чин эн чин хеликобактер ч өөрөө шүлсээр халдварлалт гэж байна шүү дээ. Амнаас аманд. Тийм бэжэж одоо нөгөө манай монголчууд чинь аманда халбахтай хоолыг хийж хөргөөд тэгээ хүүхдийнхээ аманд хийх хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэр чин бол хүүхдэд ингээд шууд одоо хеликобактерийг халдварлуулах хамгийн том зам нь мөн байхгүй. Тэгэхээр хүүхэд өрөөс хамгийн ойр байгаа хүнээс л халдварыг авдаг гэж байна. За сайн байцгаана уу. Өнөөдөр подкастыг үзэж байгаа энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За та подкастаа цааш нь үргэлжлүүлээд үзэхээс өмнө манай сувыг subscribe дарчаарай гэснээр танд бид бүхний хүргэж бэлдэж байгаа мэдээлэл цаг алалгүй мэдээлэл байдлаар очдог байх болно. За өнөөдөр бол бас монголчуудын хувьд илүү одоо хүртээмжтэй, илүү ихээр одоо сонсох төр сэдвийн талаар бид өнөөдөр ярилцах гэж байна. За энэ бол хеликобактерийн халдвар, түүний сэргийлтийн талаар. За ерөнхийдөө хеликобактерийг бид ярихаар хүн болгон сонссон байгаа. Тэгээд монгол хүмүүсийн дунд ч гэсэн ямар өндөр байгааг бол маш олон доктор, профессор, за эмч одоо эмнэлгийн ажилтнууд маань ярьж байгаа. Тэгэхээр өнөөдөр яг энэ талаасаа илүү одоо зэгцтэй бөгөөд оновчтой, за дэс дараалтаа ярьж чадах зочныг өнөөдөр бид бүхэн урьсан байгаа. За өнөөдрийн зочин бол Сөүлмөд эмнэлгийн дурангийн тасгийн эрхлэгч, за дурангийн эмч, анагаах ухааны магистр, тогтох эрдэнэ эмчийг урьсан байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэхүү подкастыг үзэж байгаа Монголын нийт ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Подкастт урьж оролцуулж байгаа доктор Өнрөөдөө маш их баярлалаа. Бид хоёрын сэдв өнөөдөр угаасаа их олон хүмүүсийн одоо эргэлзээх ч юм уу тайлах баг. Тэгээд хамт амьдсан ярианууд ч байгаа. Тэгээд доктор эрдэнэ эмчийн хувьд ч гэсэн яг ингээд бас хүмүүст одоо өгж байгаа зөвлөгөө, за бас босод энэ ярилцлагуудыг үзэж яхад их гоё энгийн үгээр ойлгомжтой тайлбарладаг юм байна л. Тэгэхээр хоёулаа өнөөдрийн одоо манай чих тавиа сонсож байгаа подкаст сонсогчдоо бас амьдралын хэм маягтандаа нэг ч гэсэн зөв одоо мэдээллийг өгөөд, за амьдралын хэм маягтаа ч гэсэн та энэ мэдээллийг оруулснаар таны одоо эрүүл амьдрах төр боломж бол тодорхой хэмжээнд нэмэгдэх байх гэж бодож байна. За бид бүхний эхний одоо асуулт бол зочин маань одоо өөрийгөө танилцуулдаг байгаа. Таны хувьд бол одоо хичээ төгсөөд за яг одоо мастер ажиллаа та бас яг ямар сэдвээр хийсэн. За тэгээд одоо болохоор Сөүлмөд эмнэлгийн дурангийн тасгийн эрхлэгч хийж байгаа. Энэ хүртэл одоо ажлынхаа та туршлагаас за ерөөдөө яг ийм одоо явж исэн учраас яг бас дээрэс нь ягаад дурангийн эмч болохыг одоо зориулж гэдэг юм уу? Энэ талаас хоёул яриага эхэл. Би ер нь бол 2011 онд их сургууль төгссөн. 2013 онд бол анагаах ухааны магистрийн зэргийг хамгаалсан байгаа. За ер нь бол миний хувьд Сөүлмөд эмнэлгийн дурангийн тасгийн эрхлэгчээр ажиллаад одоо 1 жил болж байна. Өмнө нь бол Улаанбаатар сонгодоо эмнэлэгт дуран онцлогоо хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмч хийдэг байсан. За ер нь бол манай хоол боловсруулах эрхтэн тогтолцоо шин дотроо маш олон ийм эрхтэн тогтолцоо наслогийн олон төрлийн өвчнөд. Тэгэхээр элэг байна, цөснөр улчирхай, тэгээд ходоод улаа олоо бүдүүн гиз, нарийн гизний өвчин гэдэг. Тэр өвчлөлүүдийнхаа тэр эрхтнүүдийнхаа дотор өвчлөлүүд нь олон салаад гэдэг. Ер нь бол миний хувьд бол анханасаа дуран онцлогооны эмч болох дур сонирхолтой байсан учраас хоол боловсруулах эрхтэн тогтолцоо дуран онцлогооны эмчээр суралцаад тэгээд патологи багшийнхаа шавьяар Улаанбаатар сонгодоо эмнэлэгт ирж ажиллаад тэгээд одоогоор Сөүлмөд эмнэлгийн дурангийн засгийн эрхлэгч дурангийн эмчигээ байж байна. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо гэдэг ярихаар бид нар Монгол хүмүүсийн дотор одоо хотоодны хорт авдарч маш өндөр тохиолдож байгаа шүү дээ. Илгэний хорт авдрын араас хотоодны хорт авдар явж байгаа. Тэгээ хорт авдраар бас яг нас баралтаараа судалгаан дээр сарахаар бас маш өндөр яваад байгаа юм байна лээ. За тэгээ хоол боловсруулах эрхтэн тогтолцоон дээрээс та бүхэн гээд үзлэг онцлогоо хийгээд баг хамт олноороо ажиллаж байхад ерөөдөө яг энэ эрхтэн тогтолцоонуудаас аль өвчлөлүүд нь илүү ихээр ирж байна. За эрэгтэй өвчлөлүүдийн байдал илүү хүндэрсэн байна уу? Эсвэл хүмүүс ерөөдөө эрт илрүүлэхтэй хамрагддаг ч гэдэг юм уу? За би одоо нэг үзүүлээгээд нэг энэ одоо ухамсартай эрүүл мэндийн мэдлэг боловсрол нь хэр сайжирч байгаа ч вэ? За яг ер нь сүүлийн үед бол манай ард иргэд бас эрүүл мэндийн боловсрол урсан сэргийлэх, үзлэгт хамрагдах, эрүүл мэндэд цаг зав гаргах гэдэг зүйлийг бол бас айгүй чухалчилдаг болсон байна. Тэр нь сайшаалтай байна. Манай хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлийн дотроос за ер нь бол манай ходоод улаан хоолой бүдүүн гүдсний өвчлөлүүд хавдарч гэлтгүй ер нь бол өрөвсөлт өөрчлөлтүүд бол маш их байдаг. Дээрээс нь мэдээж илэгцнээр улчирхай. Манай Монгол улс өөрөө дэлхийд ходоодны хортой авдраараа одоо ходоодны хортой авдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж идэг учраас ер нь бол өвчлөл маш ихтэй. Тэр дундаа
одоо энэ ходоод улаан олын хортой хавдрыг ялангуяа ходоодны хортой хавдрыг үүсгэж байгаа энэ хеликобактер гэдэг зүйл бол манай Монгол улсад одоо судалгаагаар 82% тархалттай буюу маш өндөр тархалттай байдаг. Тийм учраас үүнтэй холбоотойгоор манай хоол усруулах хэрэгтэн тогтолцоо тэр дундаа ходоод улаан олын өвчтөл маш их байна да. Хеликобактер гэдээ ярихаар өнөөдрийн хуулийн дугаарч өөрөө хеликобактер учраас ийшээгээ өвчлөлийн яг энэ асуудал уусаа шалтгаан маш өндөр тавигдаж явж штэ. Тэгээд би сая сүүл бас нэг мэдээлэл харсан чинь 10 жилийн хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээг бас нийтээр ингэж хамруулах кампани ажил хийгдэж байгаа юм шиг мэдээлэл албаны их сурвалжууд төр явж исэн. Тэгээд та сая бас өөрөө хэллээ шүү дээ. Та болон танаа багийнхан судалж байгаа цаана одоо та бүхний салбарын маш олон одоо тэр бас судлаачид бас судалсан байна шүү дээ. Тэгэхээр Монгол хүн амын 80 орчим хувь гэхэр чин 10 тутмын 8-ны хеликобактерийн халдвар байна гэсэн үг. Тэгэхээр энэ яг одоо насанд хүрсэн хүн байна уу, хүүхэд байна уу хамаарахгүйгээр ийм өвчлөлийн тархалт бол маш яг энэ халдварын тархалт бол өндөр байгаа бах. Тэгэхээр яг энэ хүүхдүүдийн хеликобактерийг ингэж үүсгэх нь ер нь хэр ач холбогдолтой гэж та бодож байна? Хүүхдүүдийн хеликобактерийн өвчлөлийн талаар мэдээж хүүхдийн эмч мэрэгжилтнүүд илүү их сайн ярих бах. Би бол хувьдаа яг одоо юу гэдгийг 10 жилийн хүүхдүүд ч гэдэг юм уу сэрлийн насны хүүхдүүдийг хеликобактерийн тийм конфант ажил хийж байгаа гэж би сайн хувьдаа мэдгүй байна. Тийм ойлголт аваагүй байна. Гэхдээ ер нь бол зарчмын үед хеликобактер чи өөрөө ерөнхийдөө өвчлөхдөө хүүхэд ахуйн наснд илүү их одоо 98% халдвар тархах хандлага хамгийн өндөр байдаг. Тэгэхээр хеликобактерийг халдварлах зам нь хеликобактерийг анх ер нь хүн хизээ авдгийм бэ гэдгээс ер нь эхлэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр хеликобактерийг чи ер нь хүн яг одоо энэ эрдэмт гадаад дотоод эрдэмтдийн судалгаагаар бол хүүхэд ахуйн наснд 98% халдвар буюу маш өндөр их халдварлах хандлага өндөртэй байдгийм байна гэж үзэж байгаа. Тэгэхээр сая эмчилгээний талаар асууж байна. Хеликобактерийн эмчилгээг судлаачдад үзэж байгаагаар бол 10 наснаас доош бол хийх нь тийм одоо ашигтай зүйл биш ээ гэж үздэг юм бил. Учир нь 10 нас хүртлээр бол хүүхдэд одоо ходоодны тэр нэг ашигтай бактериуд одоо өсөж үржих хэвийн байдалтай байх тэр одоо зүйл нь болд юм байна. Гэтэл нөгөө хеликобактерийн эмчилгээ чи өөрөө 2 антибиотикийн хослолтой учраас нөгөө нэгдүгээр дархлаа буулгах, хоёрдугаарт нөгөө ашигтай бактериудыг устгах ч гэдэг юм уу, ийм зүйлүүд айгүй одоо сөрөг талтай байх учраас ер нь бол 10 наснаас доош бол ийм л гэж үздэг юм лээ. Хоёул тэгэхээр яг хеликобактер гэд хүмүүс маш их сонссон байгаа. Тэгвэл яг хеликобактер гэж яг юу юм бэ гэдгийг та бас яг энгийгээр хэлж өгөөч. Ер нь хеликобактер гэдэг энэ зүйл хүн төрөлхтөн гэдэг зүйл анх одоо үүснээс эхлээл байсан юм болов уу? Ер нь хеликобактер өөрөө хүний биед ер нь үүсгэд ер нь байх ёстой мó? Эсвэл бүр ортоос байхгүй байх ёстой мó? Хэвийн хэмжээч гэдэг юм ийм ойлголт ер нь байдаг юм болов уу? Маш сонио асуулт. Яагаад тэгэхээр хеликобактер гэдэг зүйл чинь өөрөө хүн төрөлхтөн анх үүсэж хөгжсөн тэр цаг үеэс л байсан гэж судлаач эрдэмтэд үздэг юм билээ. Анх дээр үед энэ Африкууд Өмнөд Америкийн хүмүүс энэ төр ерөнхийдөө бол дээр үеийн хүмүүс нөгөө ан агнуур айгуу хийж одоо хоол ундаа зогоодог байсан. Тэр үед ерөнхийдөө муурын төрлийн амьтныг агнаж одоо хоол ундаа базаадаг байсантай холбоотойгоор хеликобактерийг анх үүссэн гэж үздэг юм билээ. Тэгэхээр одоогоос ерөнхийдөө 5 бараг 10,000 жилийн өмнө гэдэг юм. Ер нь л хүн төрөлхтөн анх үүсэж хөгжснөөс хойш хүний ходоодонд байршиж одоо эмгэг төрүүлэгч бактери болж ингэж анх үүс. Гэхдээ нийт одоо энэ хеликобактерийг дэлхийн эрдэмтэд судлаад тэгээд KG уурга агуулсан, KG уурга агуулаагүй гэдэг ийм одоо KG уурга агуулсан нь болохоор одоо хортой хавдар үүсгэх эрсдэл өндөртэй хеликобактер, KG уурга агуулаагүй нь хортой хавдар үүсгэх магадлал багатай тийм одоо хеликобактер гэж үздэг юм л. Хеликобактер чинь өөрөө болохоор ходоодны ийм хүчлэг орчинд өсөж үржиж бий болдог тийм эмгэг төрүүлэгч бактери байхгүй. Ер нь л бол одоо анх хүн төрлөختөн үүсч бий болж хөгжснөөс хойш хүний ходоодонд байсан учраас зүгээр гаднаас ороод ирсэн ч гэдэг юм уу, тийм зүйл бол яагаад ч биш ээ л гэж үздэг юм л. Одоо нэг хүмүүс чинь хеликобактерийг үзүүлэл нэг тоолууллаа гэж байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ яг нэг хэмжээ байгаад байгаа шүү. Тэгэхээр та тэр хэмжээг нь бас хэлж өгөөч. Ер нь одоо хин нэгэн хоёулын подкастыг сонсож байгаа үзүүлэнгүүд за одоо нэг тэд гээл нэг тоо сонсонгууд нэг бол амар сонсогдож байгаа. Нэг бол наадах ч угаасаа л нэг хүний биед байх л ёстой
наа чи надад бага байна ч гэдэг юм уу нэг ийм ойлголтын зөрүүнүүд байгаа хэл та. Тэгэхээр ер нь хідээс хідэ байвал ер нь одоохондоо ажиглах ч юм уу энэ одоо аюул багтаа ч гэдэг юм уу. Ер нь нэг үдчих хүмүүсийн яг ер нь хэр байх шиг байна. Хотоодны дуран хийгээл өдөрт би нэг 50-60 дуран дутагч гэдэг юм уу. Эсвэл амбулатор дээр сууж яхад нэг 30 хүн үзүүлдэг гэдэг юм уу. Тэрний найдвартай нэг 3-2 нь бол хеликобактерийн асуудалтай хүмүүс байх. Хеликобактерийн шинжилгээний одоо хеликобактерийг илрүүлэх шинжилгээ чинь өөрөө дотор маш олон янз. Өтөгнөр, амьсгалын замаар дээрээс нь нөгөө шингэн биопси буюу одоо нөгөө уриазагаар тийм юу хотоодны нөгөө шүүсээр хотоодны шүүсэн дагуулж байгаа пепсин нөгөө ялгаралтыг үздэг шинжилгээгээр дээрээс нь цусаар тэрхэд байгаа. Тэгэнгүүт аль нь илүү мэдрэг байгаа юм бэ гэдээ ингээд судлаад үзэнгүүт өтгөнөр бол ерөнхийдөө 75-аас 100% гэж гарсан мэт юм л. Амьсгалын зам үлээх шинжилгээгээр бол 95-аас 98% гэж үзсэн мэт юм байна. Одоо таны саяны асууснаар хэвийн хэмжээ байх юм аа. Тэрнээсээ доошоо байвал хэвийн гэж үзэж जैन, дээшээ байвал илэрсэн гэж үзэж जैन. Тэр доошоо байгаа тэгээ тэр тоон ер нь ямар өчтэй юм бэ гэдэг. Ер нь бол одоо энэ лабораториудын үзүүлэлтүүд нь өөр байх шиг байна. Жишээ нь сонгодог эмнэлэг дээр байхад хеликобактерийн уриаза сорилоор үзсэн буюу үлээх шинжилгээгээр үзсэн шинжилгээнийх нь хариуны одоо нөгөө 40-с доош байх юм бол хэвийн гэж үзээд 40-с дээш гарах юм бол хеликобактертэй гэж үзэж байгаа. Тэгэнгүүт сөүлмээр эмнэлгийнх дээр 50-с доош байх юм бол хэвийн гэж үзээд 50-с дээш байх юм бол бактеритэй гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ бол лабораторийн багш нарт хөрөмжийн үзүүлэлтээс өөр байгаа. Гэхдээ ер нь л тухайн үзүүлэлтээс доошоо байх юм бол хэвийн ашигтай бактери байдлаар ч гэдэг юм уу, эрүүл байдлаар байна, бактеригүй байдлаар байна. Дээрээс нь одоо биднэрт нэг зүйл байна. Хеликобактертэй байна уу, байхгүй байна уу, энэ хотоод ямар өрөвсөлтэй байна, түүнийг үнэлж байгаа үнэлэмж нь юу юм бэ гэдэг зүйлийг 2020 онд манай Батлага багш, баясгалан доктор, наран царалт эмчгсэн 3 эмчийн одоо манай багийнхны орчуулсан Японы Kyoto Classification Gastritis гэсэн одоо тэр нөгөө холоодны архаг өрөвслийн үед дурангийн шинжилгээгээр илэрдэг шинж тэмдэг гэсэн нэг тийм одоо номыг 2020 онд орчуулад монгол хэл дээр орчуулж одоо дурангийн эмч нарт гарын авлага болгож гаргаж өгсөн. Тэрийг бол одоо нэг хеликобактертэй энэ бол яг non gastritis байна. Энэ бол inactive буюу eradication байна. Энэ бол одоо юу гэдгийг active буюу active gastritis байна буюу идэвхтэй өрөвсөлтэй байна гэдгийг дурангийн шинжилгээгээр мэдчиж болж байгаа. Энэ хеликобактерийн шинжилгээнд дэр хүмүүс нөгөөд нэг өтгөний шинжилгээ өгөнгүүт позитив негатив гэж хоёр юм гарч ирдэг байз. Хэдүүлээ чинь ковидын шинжилгээ өгөөд сурцсан шүү дээ. Позитив байхаар эрэг гэж гарч ирэл. Негатив байхаар би ковид хүн байна гэж гарч ирдэг. Тэрэн шиг ер нь өтгөний шинжилгээнд дээр бас хеликобактер ч өөрөө бас яг тэгж гарч ирж байгаа шүү дээ. Анх удаа хеликобактерийн шинжилгээ өгж байгаа хүмүүс ер нь бол өтгөнөөр өгөөд позитив негативаа үзээд илрүүл эмчилгээгээ хийгээд дараа нь уриаза сорил буюу амьсгалын тестээрээ үлээж өгөөд тэгээд нөгөө тоог нь үзээд тэгээ ахаад идэх юм бол мэдээж эмчилгээний 2 дугаар жинерш 2 дугаар лайн нэмээ явах юм уу гэдгээ шийддэг гэсэн. Тэгэхээр онцлогооны хувьд яг таны хэлэхээр олон арга байгаа учраас тэрнээсээ хамаарат яг одоо яг жишээл зарим хүн одоо нэг минийх 30-аас доош байна хэвэн гэж хэлчингүүд өөр газар нь 40 гэж хэлэнгүүд ямар сони наа чи буруу үзээд байгаа мó гэж ойлгож байгаа л тийм биш юм байна шүү дээ. Тухайн лабораторийн тэгээд яг ямар аргаар яаж үзэж байгаагаас хамаарх юм байна. За энийг хүмүүс ойлгоод авчих хэрэгтэй байна. За тэгээд та бас өмнө нь бас Батулга одоо эмчтэй ярилцж байхад бас хэлжсэн. Та ч гэсэн сая юу н хэлж байна. Та бүхэн нэг баг учраас та бүхэн яг судалгаа дүгнэлтүүд бүгдээр яг адилхан байгаа. Энийг би ахаад одоо хүмүүстээс ойлгомжтой талаас дахиад асуугаа та ч гэсэн хариулж өгвөл илүү хүмүүс ойлгох байх гэж бодож байна. Ерөнхийдөө хеликобактерийг хүүхэд байхаас нь эхлээд авах юм маш өндөр өдөг гэж та хэллээ шүү дээ. Тэгвэл энэ насанд хүрсэн хүн ер нь хеликобактер авахын одоо магадлал хувьч гэдэг юм уу. За эсвэл хүүхэд байх үедээ авахын байдал хоёрын ерөөдөө ялгаа ерөөдөө авах илүү эрсдэл нь яг яагаад ийм одоо харьцангуй байдаг юм болоо
энийг бас хийлээд өгчвөл гэр бүлэрээ хамгаалж байгаа хүүхдүүд одоо ээж аавууд магадгүй өвөө эмэргүй хүүхдний явдаг бол тэнд өвөө эмээгээс халдварыг авах ч гэдэг ийм ойлголтууд байж магадгүй. Тэгвэл та энийг хэлж өгөөч. Яг үнэн. Одоо хүмүүс ингэж байгаа. Манай би одоо ингээд ажлын газрын доржийн ингээ аягнаас хоол идсэн чинь те манайх байгууллагын урьдчилан сэргийлэх хүлгээр орсон чинь би бол өмнө хеликоптергүй байсан чинь дорж хеликоптертэй байж байгаа. Тэгээд хеликоптер авцсан байна. Тэр гэж насан турш хүмүүс ярьдаг байна шүү дээ. Ирж үзүүлж байгаа хүмүүс. Гэтэ яг ясам дээр ярих юм бол одоо энэ судалгаагаар хеликобактерийг хүүхэд ахуйн насандаа маш өндөр их халдварладаг. Тэгэхдээ хамгийн ойр байгаа хүнээсээ халдвар авдаг гэж үздэг. Тэр нь одоо удаан хугацаанд хамтдаа амьдарсан буюу ээж аваасаа, ах эгчээсээ, эмээ өвөөгөөсөө ч гэдэм юм уу те. Тэгэхээр ер нь бол хеликобактерийн халдварыг хүүхэд ахуйн насанд бол хамгийн өндөр авах магадлал өндөртэй байдаг. Судалгаагаар насан турш хүмүүс хеликобактерийн халдварыг шинээр авах нь одоо хамгийн бага ер нь л халдварлагдаггүй л гэж үздэг. Тэр нь над дээр байна. Би өөрөө хеликобактерийг واخхгүй юу? Дурандуулж үзээд хеликобактер илэрдэггүй. Дээрэс нь одоо хеликобактерийн өтгөний болон амьсгалын тестээр шинжилгээ өгөөд над хеликобактер илэрдэггүй. Гэхдээ надад хеликобактерийн халдвар авах боломж байна шүү дээ. Ресторанд орж хоол идэнэ. Нийтээрээ хоол идэнэ. Тэгээ олон хүмүүстэй хамт хоолунд идэх зөндөл юм шүү дээ хүний амьдрал чинь. Тийм ээ. Тэгэнгүүт үнэхээр л шинээр хеликобактер насан турш хеликобактерийн халдвар аваад идэх юм бол одоо шинэ би авахар байгаа байхгүй юу. Гэхдээ над ерөөсөө хеликобактер илэрдэггүй. Тэгэхээр ер нь бол насан турш хеликобактерийн халдварыг шинээр авдаггүй маа. Энэ бол хамгийн өрөөсгөл ойлголтоо. Тэгэхээр хүмүүс энийг аягүй сайн анхаарах хэрэгтэй. Мэдээж насан турш хүмүүс хеликобактерийг анхаарч хеликобактерд эмчилгээ хийх ёстой гэвэл тийм. Нэгдүгээр хеликобактер гэдэг зүйл чинь өөрөө ходоод улаа болоо хортой хавдрыг үүсгэх хамгийн том нөхцөл болж өгдөг. 85-аас 90% гэж байна шүү. Тэгэнгүүт хоёрдугаар насан турш буюу ээж аав хоёр хеликобактер эмчлэх нь өөрөө үр хүүхдүүддээ хеликобактер халдварлуулахгүй хүүхэд насны хүүхдүүддээ бага насны хүүхдүүдэд хеликобактерийг халдварлуулахгүй байх хамгийн том боломж тэр. Яагаад тэгэхээр хеликобактер төвч өөрөө тээгч болоод түрээдэрчдэг. Тэгэнгүүт хүүхдэд халдварлуулах одоо хамгийн өргөн боломжтой зүйл чинь насан турш байгаа байхгүй. Тэгээ хамгийн ойр юм хамт амьдарч байгаа хүмүүс. Тэр хүүхэд чинь илүү их аваад байгаа. Бидний одоо магадгүй хеликобактертэй байлаа гэж бодоход энэ хүүхэд байх уу насандаа илүү ихээр аваад олон жил явцсан байгаагийн үр дагавар илүү их байгаад гэдгийг та бас хэллээ шүү дээ, тий. За тэгвэл хеликобактерийг одоо хүн ямар нэгэн өвчин авлаа гэж бодоход тэрний манайхаа яах вэ гэхээр шинж тэмдэглэл хардаг. Эмнэлэг дээр яг шинж тэмдэг нь илэрсэн хүмүүс л дандаа энд нэг ийм том товоочлоо инглээ тэгсэн чинь ингээд цээж гашуу оригин гэдэг юм ирдэг штэ. Тэгвэл хеликобактерийн хувьд ер нь хеликобактерийн халдвар авсан хүн ерөнхийдөө шинж тэмдэг нь илэрх нэг одоо яг хөө нийтлэг шинж тэмдэгүүд байж болох бах. Та тэгвэл яг илүү энэ чиглэлээр ажиллаж байгаа учраас нэг ийм шинж тэмдэгүүд илрээд байх магадлал байдгиймаа гэдгийг та бас хэлж өгч. Нэг амар сонирхолтой юм ярив. Хүмүүс хеликобактерийн халдвар авангууд нөгөө чээж гашуу өргөд байгаа гашуунаар гулгаад байгаа зүйлээ хеликобактертэй их холбодог байхгүй юу? Гэтэ тийм биш. Одоо хүмүүс гайхах бах. Яагаад тэгэхээр хеликобактер ч өөрөө хүчлэг орчинд үүсч одоо бий болдог эмэг төрүүлэгч бактери шүү дээ. Тэнгүүд тэр хеликобактериас уриаза фермент гэж ялгарч байгаа шүү дээ. Тэнгүүд тэр уриаза фермент ч өөрөө амон гэдэг юм ялгаруулдаг. Тэгвэл тэр амон гэдэг зүйл ч өөрөө шүлтлэг байхгүй юу? Шүлтлэг зүйл юм байна л. Тэгэнгүүт нөгөө чээж гашуу өргөлт гэдэг ямыг басгачд юм байна. Магадгүй тий. Тийм байх хандлагатай гэж одоо энэ судлаачид бас айгүйх үздэм билээ. Хеликобактериа устгаад хеликобактерийн уусны дараа хүмүүс чээж гашуу өргөөд энэ гашуунаар гулгаад байна гэдэг чинь өөрөө ходоодны салс сэргээд ходоодны шүүрэл ихээр ялгараад ирэхээр тийм зүйл илэрдэм байна. Тэрийг нь ходоод улаан сөөргөө гэж нэрлэдэг юм байна. За хеликобактерийн үед илэрдэг онцгой шинж тэмдэг нь өөрөө юу юм бэ гэвэл ер нь л гиз дүр цанхай, хоолны шингээлт муудах. За тэгээд ер нь бол ихэнх одоо манай ирж үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн илэрж байгаа шинж тэмдэг нь өөрөө эмч ингээ өлөн үед ч юм уу эсвэл жоох юм идцүү ч юм уу илүү их одоо өвдөх юм гол харлах юм гэдэг шинж тэмдэг айгүйх илэрдэг. Тэгээд мэдээж дуран дээр илэрдэг шинж тэмдэг. Дуран дээр илэрдэг шинж тэмдэг дээр тэр актив гастритис буюу идэвхтэй өрөвслийн үед илэрдэг 19 шинж тэмдэг гэж байна.
Тэгээд тэр шинж тэмдгүүдийг одоо ингээд энэ дуран онцлогооны хариу репорт дээр бичээд байгаа тэр шинж тэмдгүүд чинь ихэнхдээ идэвхтэй өрөөслийн үед буюу хеликобактери үед илрээд байгаа шинж тэмдгүүд юм байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэгэнгүүт манай ард түмний дунд атрофи гэдэг нэг зүйл айгүй их асуудаг хүмүүс байна. Тий, хатангаршил. Хатангаршил гэдэг зүйл намайг өмнө дурандуулсан чи хатангаршилтай гэж хэлсэн. Тэгээ би энэ хатангаршил гэдэг зүйлээс айгүй их айж байна. Эсвэл метафолази гэдэг зүйлээс би айгүй их айж байна. Над ийм онцлогдсон байхгүй 1-2 жилийн өмнө гэдэг юм одоо хизээч үт юм тий. Тэгэнгүүт дээр дурдж байгаа энэ шинж тэмдгүүд нь өөрөө хеликобактери үед илэрдэг шинж тэмдэг байхгүй. Тэгэхээр бид нар хеликобактерийн шинжилгээ өгөөд хеликобактерийн эмчилгээ хийчих юм бол дээрх шинж тэмдгүүд арилах магадлал өндөртэй байдаг гэсэн. Хеликобактери үед та сая яг илэрх шинж тэмдгүүдийг хэллээ шүү дээ. Энэ дээр бас хүмүүсийг андуурж болох тэр зүйлүүдийг хэллээ. Өөр одоо илэрж болох шинж тэмдгүүд бас байж болох уу? Байлгүй яах вэ? Ер нь бол хүмүүс одоо хеликобактерийн гаралтай ходоодны өвдөлтийн үед маа монголчуудын донд нойр улчирхай өвдөөд, нойр булчирхай таад, нойр булчирхай хөдлөөд энэ төр гэдэг нэг юм жоохон ард түмний дунд одоо түгээн дэлгэрсэн сүрхий юм үг хэллэгүүд байна. Яг үүндээ бол хоол боловсруулах хэрэгтэн тогтолцооч өөрөө цогцоороо одоо эрүүл байжээж хоол боловсруулах хэрэгтэн тогтолцоо явагдаж хүн хэвийн одоо ажиллаж амьдрах нөхцөл болцоо бол. Хеликобактери өөрөө ерөөхдөө хоол боловсруулах хэрэгтэн тогтолцоог амар их доголдуулдаг зүйл. Тэгэнгүүт нөгөө хеликобактерийн гаралтай ходоодны өвдөлтүүд өгөөд ангууд нойруулчихаа өвдөд ирнэ гэж бодоод тэгээд ирээд дурандуулаад шинжилгээгээ өгөөд хеликобактери илрээд тэгээд тэр чиглэлийнхаа эмчилгээгээ хийгээд хеликобактери нь устдаад тухайн үед илэрж исэн шинж тэмдгүүд нь арилаад хатайхан сайхан болцсон байгаа хүмүүс одоо зөндөө шүү дээ. Маш их. Тэгэхээр мэдээж одоо юу гэдэг төснөр улчирхайн үйл ажиллагааны алдагдлалд орох уу гэвэл орно. Одоо ходоодны үйл ажиллагааны алдагдлалд орохоор төснөр улчирхайны үйл ажиллагааны алдагдлалд орох уу гэвэл орно. Тийм учраас хамгийн номер 1 хэдүүлээгийн хоос оруулах замаас эрүүл байх ёстой зүйл мэдээж нэгдүгээр ам нэр үнцгэр, хоёрдугаар шүд, тэгэл ходоод шүү дээ. Тэгээд дээрхүүд маань эрүүл байж ээж одоо юу гэдэг элэгцнөр улчирхай, ходоод бүдүүн гэдс нарийн гэдсний үйл ажиллагаа, тусдаа үйл ажиллагаа явуулдаг ч гэсэн харилцан бие биенээсээ хамааралтайгаар ингээд эргэтэн тогтолцооны үйл ажиллагаанууд явагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр ходоодны өвдөлтийг одоо цөснөр улчирхай өвдөлттэй андуурдаг. Эсвэл цөсний чулуутай маш олон жил явцсан мөртлөө ходоод өвдөд ч гэдэг юм нойр улчирхай өвдөд гэж явдаг хүмүүс энэ төр маш их байдаг. Тэгэхээр ер нь мэрэгжлийн эмчт хандаж нарийн шинжилгээ өгөж оншиг тодруулж таасан эмчилгээг цаг тухайн үед нь хийх нь өөрөө илүү үр дүнтэй болохоос гэртээ эмийн сандаа налпаза омепразол ч гэдэг юм уу мезенпор бензинорм тэрийгэл хийчээд тэгэл тэрийгэ байн гуугаал тэгээ тэрийгэ эмчлээд байна гэж бодоол ингээ яваад хахаар хөрхий нөгөө өвчин хүндрэх хамгийн том нөхцөл бололцоо болоод байгаа юм л та. Тэгээд одоо энэ цаг үед чинь нэг бас нэг одоо муулж байгаа юм биш. Сошиал орчин гэдэг зүйл чинь амар их болоод байна. Тэгэл тэгчч одоо ходоодны шархыг хэмжилж гин, тэгчч хавдрыг хэмжилж гин. Одоо юу гэдгийг те тэгч хеликобактерийг хэмжилж гин гэдэг зүйлийг ярьж байгаа хүмүүс бол одоо энэ фэйсбુક дээр бол одоо ер нь маш их байна шүү дээ. Тэгэхээр муулж байгаа юм биш. Тэгээ тэр хүмүүсээ өөрсдөө бизнесийн ажил баг. Гэхдээ аливаа зүйл шинжлэх ухаанд суурилсан, нотлогоонд суурилсан байж тэгээ бас аливаа зүйлийг хийхдээ жоохон хүн рүүгээ хандсан хүнлэг сэтгэлтэй байвал болж байгаа. Тий. Та яд анзаардаг л ах. Зүгээр нэг ханд ч юм уу зүгээр нэг ургамлын нэг зүйл хэрэглээл хеликобактер эдгэж байгаа гэж үл энэ шиг өрөөсгөл ойлголт байхгүй. Одоо тэгэл устгачдаг бол эрдэмтэд яг судалгаа хийхдээ тийм биз дээ энэ олон жил. Тэгвэл яах гэж энэ монголчуудын 80% орчим хувь нь хеликобактерийн халдвар одоо хүртэл байгаад байх юм бэ гэдэг асуудал яригдж байгаа шүү дээ. За, илэрх шинж тэмдгийн хувьд бас ахаад нэг зүйлийг асуухад хүмүүс нийтлэг бас яриад байдаг. Ялангуяа эрүүн нисгэр ч юм уу нэг батгшил дайрсны өрөвслүүл гараад байгаа хеликобактеритайгаа холбож ойлгодог. Энэ юу н ямар хеликобактертэй нь холбогддог уу эсвэл энэ өөр арьсны асуудал байдаг юм болов? За яг уу арьсны эмгэгийг бол одоо өстой нэг арьсны нарийн мэрэгжлийн эмчээр ярих баг. Гэхдээ батг бол ягд хеликобактертэй холбогддог зүйл биш. Бүр хариуцлагатайгаар хэлье. Биш. Батгах чинь өөрөө пробионог тис өр бактериар үүсгэгддэг. Тэгээ хеликобактер чи өөрөө одоо агаартай орчинд
төсөөлдөггүй маш бага агаартай орчинд буюу хүчлэлэг орчинд, ходоодны хүчлэлэг орчинд бий болж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр чин хеликобактер арьсан дээр бий болоод юу суугаад тэгээ арьсан дээр тэр батгшилт, эдээд өрөвсөлт өөрчлөлтийг үүсгэнэ гэж юу нь бол байхгүй. Зөвхөн хеликобактерийн эмчилгээ хийнгүүт батгшилт яагаад багасаад байгаа юм бэ? Эдээтэй зүйл нь яагаад эдгэрэх тал руугаа ороод байгаа юм бэ гэвэл зөвхөн хүмүүсийн судлаачд ярьж байгаагаар бол калоритромицин гэдэг антибиотик чинь өөрөө хеликобактерийн эмчилгээнд орж байгаа шүү дээ. Тэгэнгүүт калоритромицин чинь арьсны өвчнөд өөрөө сонгомлоор нөлөөлдөг, арьсны эмгэгийг илүү сайн эдгээдэг тийм үйлчлэгээтэй антибиотик учраас арилахгүй гэхдээ багасгадаг баг. Тэрнээс ягаад ч одоо энэ эрүүн нүрээр чээж нуруугаар гараад байгаа энэ эдээтэй батгшилт зүйлүүд хеликобактертэй холбоотой биш. Манай нэг эмч хошигнож ярьсан байна шүү дээ. Та бөөлцөрөөл нүрээ угаадаг юм бол тэ яалсан гэж одоо тэ нүүрэн дээр бактери гарах юу батг гарах юм бэ тийм үстэй. Яасан гэж хеликобактериар тэ батг үүсэх юм бэ тийм үстэй. Тэгэхээр ер нь бол хүчлэг орчинд үүсдэг зүйл чинь хүний биеийн гадна талд арьсан дээр гарч ирээд батгшилт үүсгээд байвал ч бас арай жоохон хэцүү юм бол. Халдварлах замын хувьд бол та түрүүн хальт дурдсан. Гэхдээ хоёулаа яг энэ дээр халдварлах замыг дахиад бас хэлээд өгчээ. Одоо гадуур зүгээр бид нэр хоол ундаа идэхээр хувийн одоо жишээлбэл хин нэгэн хеликобактери эмчилгээ хийлгэлээ гэж бодоход өөрийгөө аяг шанаага тустай байлгая гэдэг ойлголттой байгаа. Айл хамаагүй хоол идэх ч гэдэг юм уу цайны газар хоол унд идэхээ багасгая. Аяг шанаага ерөөхдөө тустай байлгая. За иймэрхүү нэг мэдээллүүдийг бол хүн болгон сонсоод яваад байгаа. Тэгвэл энэ ерөөхдөө хэр ач холбогдолтой юм бэ? Хеликобактери ерөөхдөө нэг хүнээс нөгөө талдварлахын тулд илүү ихээр сонгомлоор ямар шалтгаанууд илүү нөлөөлдөг юм болоо? За дээр үеийн нэг үг байна. Өтгөн мөр амаар гэж. Манай Монгол улс чинь хөрсний бохирдол айгүй ихтэй орн шүү дээ. Модон жорлол ихтэй. Хөрсний бохирдол ихтэй. Тэгэхээр шууд утгаараа бол баас амнаас багасч гэдэг юм уу. Тэгэхээр чинь хөрсний бохирдлын тухай. Дээрэс нь мэдээж аяг маш аав ээжүүд бол ерөнхийдөө хүүхдүүдээс аяг халбах тэгээд ахуйн хэрэглээний одоо сойц гэдэг юм уу тийм зүйлүүдэд тусна байлгах нь хамгийн чухал. Дээрэс нь манайхан ч нөгөө гэр бүлэрээ их удаа амьдардаг юм хүмүүс штэ ер нь харцсангуу. Тэгэнгүүт нэг одоо үлгүрт сойзнуудаа ингэж өлөгдөг. Энэ асуудал чи ер нь бол би бол харахтаа бол тийм зөв асуудал гэж ерөөсөж боддог. Аав нь шүдээ, ээж нь шүдээ угаагаад сойзоо өлгөөд хажуу талд нь 2 настай охин шүдээ угааж өлгөөл ингээд хаар чин эн чин хеликобактер ч өөрөө шүлсээр халдварладаг гэж байна шүү дээ. Амнаас аманд. Тийм бэжэж одоо нөгөө манай монголчууд чинь аманда халбахтай хоолыг хийж хөргөөд тэгээ хүүхдийнхээ аманд хийдэг хүмүүс шүү дээ. Тэгэхээр чин тэр чин бол хүүхдэд ингээд шууд одоо хеликобактерийг халдварлуулах хамгийн том зам нь мөн байхгүй. Тэгэхээр хүүхдөрөөс хамгийн ойр байгаа хүнээс л халдварыг авдаг гэж байгаа. Тийм учраас нэгдүгээрт одоо хүмүүсийн ахуйн амьдралын хувийн ариун цэвэр байна. Хоёрдугаарт одоо манай Монгол улсын одоо ялангуяа нөгөө хот төлөвшил хотчлолттой холбоотой энэ модон жорлонтой холбоотой хөрсний бохирдол ундны усны хэрэглээний асуудал байна. Энэ бол ер нь хеликобактер судлаач хүмүүс ер нь энэний тухай их ярьж идэв шүү. Ер нь энд хурал мурал дээр ч юм уу яа нэг санал солилцоод ярьж байгаа. Иймэрхүү зүйлийн тухай айгүйх ярьж идэв. Тэгэхээр одоо бидний нөгөө шийдэж чадахгүй зүйл чинь 100 жил болчиход 100 жилээр тэмдэглээд байгаа шүү дээ. Тэ? Яг үнэ тэ. Тэгэхээр хеликобактер гэдэг зүйлийг бид нэ авахд бол насанд хүрсэн хүн хин нэгнээс авах нь бол ерөөдөө бараг л маш бага яг байсан ч маш бага хувьтай. За ер нь л байхгүй л гэж үзтiin судалгаагаар. Тий. Бид нар тэгэхээр яг их уурхайн ерөөсөө бид нар өөрсдөө олцоод үр хөвгтдээ май гэж өвлүүлж дамжуулаад байгаа нь хеликобактер юм байна. Тээгч хэдүүлээч. Тээгч. Насанд хүрсэн хүмүүс ерөөсөө тээгч болоод байгаа байхгүй. Удаан хугацаанд тэгээд нөгөө ингэж яриад байгаа шүү дээ. Би хеликобактерийн эмчилгээ хийлгээд таны бич өгсөн эмчилгээ хийлгээд тэгээ ахаа шинжилгээ өгсөн чимж ахаал өндөр гараад ирсэн. Олон антибиотик цэцүүртэй хеликобактер гэдэг юм үүсээд байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэгдүгээр лайны эмэнд нь одоо нэгдүгээр сонголтын эмэнд нь арилахгүй, хоёрдугаар сонголтын эмээ ууж ээж эсвэл антибиотикт мэдрэг чанараа үзүүлж ээж нөгөө антибиотик ургуулж ээж одоо нөгөө антибиотикоо сонгож ээж ингэж одоо эмчилгээгээ хийж ээж илүү үр дүнтэй болдог ч гэдэг юм уу те ингэж явдаг байна ш. Тэгэхээр насанд хүрсэн хүмүүс бол хүүхдийн тухайд бол тэгч тэгээд халдварлуулагч болоод байгаа.
Зүгээр насан турш хүнээс хеликобактер шинээр авах магадлал бол байдаггүй л гэж үздэг. Тэгэхээр бид нар бол насан турш хүмүүс нэгэн тарлаанд тогтцсон тэр хүмүүс бол юуг тэр халдварыг бол бид нар авахгүй байна. Энэ дээр бас юуг тэр айцтай байгаа энэ байдлаар харьцангуй бас бид нар бага байх хэрэгтэй байна. Гэхдээ өтгөн мөрөөр дамжиж байгаа учраас юуг нэг хин нэг найзынхаа сойзоор амаа ингээл угаахгүй л ах тий. Тодорхой хэмжээний бас ариун цэврийг бас хоорондоо сахиал явах хэрэгтэй. Тэгээ таны сайн хэлдгээр тэр модон жорлонгийн асуудлыг бол би бас санал нэг байна. Одоо ялангуяа лагерууд дээр хүмүүс айгүйх эко байх гал нойлоос хоруулдгаар хийгээд хахад хажуу айл нь зүгээр нөхөн жорлон хийцэн тэр нь борооны ус ороод хайлаал ингээл гудамжаар нурсаал бид нар 1000 одоо асуудалгүй газар амьдарч ирсэн ч гэсэн бидний машины дугуугаар дамжуулан өтгөн мөр нь хотоор нэг урсж байгаа үер тавтаад байгаа ч гэдэг юм уу. Энэ ч өөрөө халдварын маш том их уурхай нь болчиход байгаа л гэдэг зүйлийг бол тааж ярьж байгаа. Гэр хорооллуудын гудамжнуудын дунд худагнууд байгааз. Тэгсэн мөртлөө тэр худгийг тойроод битүү модон жорлон байгааз. Тэгээд модон жорлон дотор чинь одоо хүний биологийн шингэнүүд байж таарна. Тэгээл тэр чинь хөрс усны бохирдол. Тэгээ хөрсөндөө шингэн хөрснөөс гарч байгаа усыг хүмүүс хэрэглэн наад захын энгийн асуудал шүү дээ. Тэгэхээр энэ яа харахгүй халдварлуулах зам нь мөн байдгаа гэж үздэг юм лээ. Одоо тэгэхээр ядаж манайхан тэр сорулдаг одоо эконолж гэдэг юм уу энэ зүйлүүд рүү илүүхээр ороосоод нийгэмшил хэдүүлээгийн нөгөө амьдралын одоо нөхцөлийг сайжруулах гэдэг юм уу тийм зүйлүүд дээр ч одоо хоёулаа бол одоо энэ яриад бол нэмэргүй болчиход байна. Одоо эдгээр чинь газ, дулаан, одоо нарны панел, нөгөө дулааны шийдчих юм бол усны асуудал нь одоо шийдэх боломжтой шүү дээ. Шугамаа тавиад ямар л бол ямар аргаар. Гэтэл өнөөдөр нөгөө жорлонгийнхаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа хүмүүс болохоор хөрх юм нь дэний тухай ярихад бас жоохон хэцүү л байна. Өөрийгөө хайрлая дөрөв. Авраг аршаан савлагдсан байна. Тусал бүртэл аршил авраг 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зорт задалж сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийг хайрлаарай. Эрч хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт. Хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлогт тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. бодлого гэдэг асуудал эрүүл мэндэд ялцгүй холбогдоод байгаа. Бид нар өнөөдөр ингээд боломжоор эрүүл мэндийн боловсрол танд олгосон ч гэсэн таны яг тэр асуудал байгаалаа бол бас хэцүү зүйл яваад байна шүү дээ, тий. За тэгээд хеликобактер дээр бас би дуранд орсон хүмүүсийн нийтлэг яриануудыг сонсож байхад ингээд итгэм байлээ. Энэ өмнөх хүн гараад дараагийнх нь орж байгаа хүмүүс дандаа тийм хардл сэрдэлтэй. Би дуранд ингээд орохоор би хеликобактер ингээд эндээс авчихгүй дээ. Энэ өөр хүний ингээд хотод хийсэн дуран надад ингээд дахиад дурандж гин гэдэг ч юм уу. Бараг цоошин дуран эндээс хүсэж идэг. Тэгэхээр таны хувьд ч гэсэн та бүхний хувьд ч гэсэн тийм асуудлууд гардаг бах. Ер нь хотод дурандуулаад хеликобактер авчлаа гэдэг энэ ярианыг бол би хэд хэдэн үнэ сонсч ирсэн. Гэтэ яг үнэн баттайг нь бол би мэдэхгүй. Тийм тохиолдолд ер нь яах ёстой? Энэ тодорхой хэмжээний халдварлуулах замд орох юм уу? Эсвэл одоо ерөнхийдөө энэ хөгжил дэвшилтэй холбоотой ариутгал гэдэг зүйлүүд бол маш сайн хийгдэх болсон байгаа юу? За ер нь бол энэ өстэй маш толгомцоо асуудал. Ер нь бол дуранд хэрэглэгдэж байгаа жижиг хэрэгсэл багжуудыг стандартын дагуу ариутгах гэдэг энэ зүйлийг эрүүл мэндийн сайдын А537 тоо тушаал гэдэг юмыг манай Батлага хамж хийж эрүүл мэндийн яамд одоо тэр багт оролцож
эрүүл мэндийн яамд өргөн барьсан байдаг. Тэрнээс хойш одоо улс даяараа эрүүл мэндийн сайдын 537 тоотыг мөрдөж байгаа гэж боддог. Дурангийн хариуцлага бол хэдүүлээд айгүй чухал асуудал. Энэ яг ард түмний одоо хүсэх дуран хийж байгаа эмнэлгээс, дурангийн эмчээс одоо энэ зүйлийг хүсэх зүйл мөн. Хеликобактер төдийгүй элэгний БЦ вирус дамжих магадлал хүртэл өндөртэй гэж үздэг шүү дээ чинь. Тийм. Тэгэхээр дурангийн хариуцлагыг бол стандартын дагуу тодорхой хугацааг заагаад өгсөн, тодорхой бодисоор хариуцдаг тий. Тэгээд дээрэс нь тэр нь ходоодны дурангийн хариуцлагын машин, бүдүүн эзний дурангийн хариуцлагын машин гэдэг ингээд тусдаа байгаа шүү дээ. Тэгээд тэрүүгээрээ ингэж тэгээд дурангийн хариуцлага чи өөрөө шат дамжлагтай гараар болон механикаар болон машинаар хариуцгаж тухайн хариуцгагч бодисууд айгүй олон бодисуудыг дамжиж ингэж гарч ингэж хариуцгагддаг ийм зүйл. Араасаа одоо ингээл намайг дуранчаал араас дорж ороод тэдний араас бат ороод гэдэг байгаа бол ер нь бол ийм л дээ. Тухайн эмнэлгийн дурангийн потенциалаас болно. Хэдэн хоол усруулах ходоодны дурантай, хэдэн бүдүүн үзний дурантай вэ? Тэгээ тэр нь хэрхэн хариуцгагдаж байгаа вэ гэдэг чинь чухал болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт олон ходоодны дурантай байвал олон хүн орно. Тэр тодорхой эргэлтэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр түрүүчийн 5 дуран хариуцгагдчих хооронд дараагийн 5 дуран гараад ирсэн дурандагдчихэдэг байхгүй. Тэгээ энэ 5 дуран ороод хариуцгагдчих хооронд ахаад тэрний өмнө орсон 5 дуран хариуцлага руу орж явах жишээний гээд ингээд дурангийн потенциалаас бас айгүй шалтгаална шүү ер нь бол. Тий. Тэгээд мэдээж стандартыг мөрдөх гэдэг бол чухал шүү дээ. Халдваргүй ихтгэл, хариуцлага халдваргүй ихтгэлийг мөрдөх гэдэг бол чухал шүү дээ. Тэгээд одоо тодорхой хэмжээний эмнэлгүүд тэгэл одоо манай энэ урсан зэрэглэх мэргэлэг гэл одоо ингээл янз бүрийн тухай одоо ингээл хаяа бодох юм аа бас. Стандартыг маш сайн мөрдөж хийж явах хэрэгтэй байх. Тэгээд тэрийг ч гэсэн тодорхой хэмжээний одоо улсын эмнэлгүүдэд бол би ер нь итгэж байгаа. Тэг хүмүүс ч гэсэн улсын эмнэлгүүдэд итгэж байгаа. Яг гадуур байгаа маш олон дурангийн газар нэгдсэн байна л да тий. Хүн болгоом хуваар ингээл дуран хардагч болцсон байна. Тэгээд яг тэр хүмүүсийн бас тодорхой тэр хариуцлагыг бас тодруулж асууж ивэл миний бодлоор зүгээр санагддаг. Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө. Үгүй байх. Одоо эн чинь жишээ нь өнрөөг дурандсан дуран тэдэн номерын дуран тэдэн цаг тэдэн минутанд тий ороод тэдэн цаг тэдэн минутанд гарч ирсэн гэсэн бичгэн аянда тэр машинаас ингээд одоо хэдүүлээгийн дэлгүүрт мөнгө төлөөд тэгээ фос машинаас нь гарч ирдэг цааш шиг гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд тэр чин бол стандарт шүү дээ. Тэгэл тодорхой хугацаагаар ингээ хариуцгагдаад ингээ гарч ирдэг эн чин бол яг тулгагдаад явцдаг. Тэгэхээр ер нь бол зөвхөн дуран гэлтгүү дуранд хэрэглэгдэж байгаа тэр багжууд шүү дээ. Тэр чин дандаа нэг удаагийн байх ёстой. Тэгжээж нөгөө халдвар дамжихгүй байх хамгийн сайн зам нь болдог. Тэрнээс нэг хүнээс эдийн шинжилгээ аваад дараагийн хүнээс ахаад автаж эдийн шинжилгээ тийм юм байж болохгүй. Тэгэхээр дуранд хэрэглэгдэж байгаа аксессуарууд буюу багжууд бол дандаа нэг удаагийнх байдаг. Дээрээс нь дурангийн хариуцлага бол яа харахгүй одоо өндөр хэмжээний одоо анхаарал татах үйл зүйл. Тэгээд өндөр хэмжээний хариуцлагатаар явагдчихэж тэр олон хүнийг дурандаж гаргаж байгаа. За онцлогооны хувьд хоёулаа бас түрүүн хальт яриад өнгөрсөн. Гэхдээ асахад дурдаад хэлчихье. Хин нэгэн магадгүй хуулийнхын яриаг сонсоод за надад нэр хеликобактер байж магадгүй. Монгол хүн амын 80 орчим хувьд байдаг юм байна гэдгийг сонссон нэг залуу эсвэл нэг эмэгтэй ч юм уу те нэг хүн байлаа гэж үтээ. За тэр хүн шинжилгээ өгөхийн тулд за нэг хит хитэн аргууд байгаа юм байна. Тэр аргуудаас ер нь аль нь ч өгсөн болох юм уу? Эсвэл ингээд цаашгаа тодруулаад арай илүү дараагийн ингээд ийм шинжилгээнүүдийг ингээд ийм шатаараалаар явдаг уу гэдгийг та хэлж өгөөч. За залуу хүнээс нь эхлэе. Ер нь бол залуу настай гэж ялгахгүй л дээ. Гэхдээ ер нь бол харьцангуй залуу хүмүүс бол цусны шинжилгээ, өтгөний шинжилгээ, амьсгалын тест гэдэг юм уу ийм зүйлүүдээр өгвөл одоо боломжийн. Настай хүмүүст бол дурангийн шинжилгээтэйгээ дээрх шинжилгээнүүдийг хамтдаа байвал илүү үр дүнтэй. За сүүлийн үед гэхдээ ер нь Япон Солонгос центр бол нэг 40-оос 50-аас дээш насны Япончууд бол ер нь баг 50-аас дээш насны болчих шиг боллоо. Солонгосчууд ялангуяа манай монголчууд энэ төр ер нь 35-аас 40-оос дээш насны хүмүүс жилд нэг удаа дурангийн шинжилгээнд орж ивэл зүгээр. Яагаад гэдэг юм бэ гэвэл энэ
хеликобактерийг илрүүлэх шинжилгээ, хеликобактерийн шинж тэмдгийг дуран дээр харна гэдэг бол одоо маш чухал асуудал шүү дээ. Тэгээ ходоодны салстыг үнэлэх, тэгээд тэр нь одоо хеликобактерийн гаралтай шархуу, хавдруу, өрөвсөл бол ямар өрөвслийн ямар шинж тэмдгүүд илүү давмгайлж байгаа гэдэг зүйлийг харах нь илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр ер нь л одоо хэдүүлээд улсынхаа одоо энэ нөхцөл байдал тааруулаад хийж байгаа зүйл нь өөрөө өтгөний, амьсгалын, цусны тэгээд дээрэс нь дуран онцлогооны гэсэн одоо зүйлүүдээр онцлогдож байна да. Тэгээд ер нь бол хеликобактер өсгөрлөх гэдэг шинжилгээ бас хийгдэх нь бас нэг одоо энэ эмчилгээний ач холбогдолд бас айгүй өндөр өрнөтэй л байт юм лээ. Тэгээ манай Монгол улс нэг хэсэг интермед эмнэлэг хийж байгаа сүүлд нь хийхгүй байгааг сонсогч байсан. Одоо хеликобактерийн сайн амьсгалаар, өтгөнөөр, цусаар за тэгээд бас ходоодны тэ дуран онцлогоо гэдэг энэ 4-5 зүйлүүдээр ингэж хеликобактерийг илүүхээр харж байна. Бас би эмчилгээнд дээр нэг зүйлийг тодруулж асуух гэдэг. Ерөнхийдөө яг нас бас их чухал юм байна. Сая та хэллээ шүү дээ 50 наснаас дээшээ гэхээр тэр улсууд бол өөрсдөө эрүүл мэндийн хувьд бол ямар нэгэн хеликобактер халдварч гэдэг юм энэ зүйлүүд дээр тодорхой хэмжээний асуудлаа шийдсэн улсууд насаа хоошоо тавьж байгаа шиг байна тий. Тэгэхээр Монголын хувьд бол энэ асуудал бол байгаа учраас нөгөө 30 нас 40 нас гэдэг энэ арай залуу үеийг яриад байгаа. Ер нь харьцангуй эрүүл хүн өөрт нь ямар нэг шинж тэмдэг байхгүй дурандууллаа гэж бодоход ер нь жилд ер нь нэг дурандуулах залттай байдаг уу? Эсвэл ер нь тэгэл шинж тэмдэг илэрхээ хүлээх үү? Өвчлөл өөрөө нас ер нь заахгүй. Ялангуяа манай хоол усрал хэрэгтэн тогтолцооны хавдрууд улаан хоолойн ч байна уу, ходоодны ч байна уу, бүдүүн гэдэсний ч байна уу, тий? Тэр нь харин эрт хожуу онцлогдож байгаагаасаа л хамаарч байгаа. Мэдээж одоо юу гэдгийг 40 наснаас дээш насны хүмүүс жилд нэг удаа ходоод улаан хоолой бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд орох бол стандарт. Тэгээд нэг удаа орчих юм бол жишээ нь өнрөө ахиж хизээ орж болох юм бэ гэдгийг эмч хэлээд өгөх байхгүй. Эсвэл та 6 сарын хяналттай байх юм уу? 2 сарын дараа энэ болох юм уу? Жилийн дараа юм уу? 2-оос 3 жил юм уу? 5 жилийн дараа ч юм уу? Тэгэхээр чин тухайн дуранг хийгээд илэрж байгаа шинж тэмдгээс хамаарат тухайн үйлчлүүлэгчийг хизээ эргэж ирж болох вэ? Хизээ ахиж үзүүлэх вэ? Ямар эмчилгээ хийх вэ? Яаж өрсөлдөн сэргийлэх юм бэ? Ямар гам дэмийг барих юм бэ гэдгийг хэлж өгдөг гэсэн үг. Ер нь л бол хэдүүлээ нэг 35 40-оос дээш насны хүмүүс л ер нь нэг удаа ороод үзчихээд одоо буруу юм байхгүй. Зүгээр ер нь бол 50-оос дээш насны хүмүүс бол жилд нэг ороход одоо манай улсад бол одоо буруу байхгүй. Яагаад гэж хеликобактериар үүсгэгдэж байгаа ходоод улаан хоолой хортой хавдар манай улсад маш их байгаа. Дээрээс нь манай улс ч өөрөө манай Монгол улс шиг одоо давстай хоолцоо иддэг орн давстай цай уудаг. Ялангуяа халуун хоолцоо иддэг орн айгу ховор шүү дээ. Ингээд байгаа шүү дээ. 70 градусаас дээш халуунтай хоолцоог идэж болохгүй л гэдэг шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр чин хэдүүлээ чи хоолыг аяганд хийж тавиад нэг 5-аас 10 минут болгож хөргөөд уурын дараа гэсэн үг шүү дээ. Идэх нь илүү үр дүнтэй. Ягаад тэгэхээр халуун хоолцоо өөрөө улаан хоолойг илүү их түлээд идэг учраас улаан хоолой хортой хавдрыг айгүйх үүсгэж идэг. Практик дээр ч ажиглагддаг. Тийм учраас одоо манайхан чинь 21 аймгийн судалгаа хийгээд баруун 5 аймгийн одоо ард иргэдийн дунд бол ходоод улаан хоолой хортой хавдар их юм байна. Хеликобактерийн дархалт бас ер нь харцсан өндөр юм байна. Тэр гэдэг нь судлагдчихад байгаа шүү дээ. Сүүлийн үед Улаанбаатар хотод бас хеликобактерийн дархалтын судалгаа хийсэн байсан баха. Бас л тэгэл нэг 80% байлаа нэг тиймэрхүү байсан шүү. Тэгэхээр ер нь бол хэдүүлээ чинь хеликобактерийн дархалт маш өндөртэй юм шүү дээ. Тийм учраас ходоод улаан хоолой бүдүүн гэдэсний хүмүүс дуранд бол орж явах хэрэгтэй. Хүмүүс ходоодны дурангийн шинжилгээнд бол өлийн явж байгаад хаан чамаагүй ингээд нэг өглөө очиод ингээд дурандуулчихад байгаа. Бүдүүн гэдэсний дурангийн тухай бол хүмүүс төрөөс ойлголт байдаггүй. Яаж дуранддаг? Хаагуур дуранддаг? Тэр нь ер нь ямар дуран байдаг? Тэ? Шууд ходоодныхоо дурангаараа л яваал бүдүүн гэдэсээ дурандчдгүй энэ гэж асуудаг хүмүүс хүртэл байна. Тэгэхээр бүдүүн гэдэсний дуран гэдэг зүйл чинь амар чухал ач холбогдолтой зүйл шүү дээ. Ялангуяа манай энэ хоол усруул ходоод улаан хоолой бүдүүн гэдэсний хортой хавдар хожуу шат болтлоо ер нь шийд тэмдэг өгдөггүй
хэрэгтэй шүү дээ. Хожуу шатандаа л илрээд байна. Илрээд идэг. Байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгээр орж ирээд хортой хавдар, ходоод улаан бүдүүн үсний хортой хавдар хожуу шат онцлогдож байгаа хүмүүс зөндөө баг шүү дээ. Ямар шинж тэмдэг байхгүй. Ямар шинж тэмдэг байхгүй. Тэгээд нөгөө бас нэг хүмүүсийн нөгөө чонших одооттой эмнэлгээр явж үзээгүй. Ер нь эмнэлэгт нэг ч очиж үзээгүй энэ төр гэж үздэг хүмүүс орж ирээл үзүүлэхэд нэг асуудалтай л байж идэг. Ер нь л нэг өдөр 60 хүн дурандахад найдвартай нэг 5-аас 10 нэг 5 хавдар бол хожуу үеийн хавдар бол тэгээд эрт үеийн хавдар гэдэг зүйл ч одоо онцлогоон сайжирсан эрт үеийн хавдрыг манай Монгол улсад одоо сүүлийн үед айгүй их онцлогдож байна. Тэгээд эрт үеийн хавдар ходоод улаан бүдүүн үдсний эрт үеийн хавдар илэрсэн үед ESD хаалгаа буюу ходоод улаан бүдүүн үдсний сас туул хаалгаа гэдгийг ер нь айгүй одоо түлхүү хийгдэж эхэлж байна. Батгалга багш 2000 оны ихэр л Японд сурж ирээл Монгол улсад авчирч нутагшуулж одоо маш олон хүнд одоо амьдрал ад жаргал бэлгэлсэн зүйл бол одоо ESD хаалгаа шүү дээ. Ходоод улаан саас туулах хаалгаа. Энд чинь өөр эрэгтэй хадгалах зарчим өндөртэй. Дээрэс нь амьдралын чанар болон хөлөөрийн чадвар бууруулдаггүй. Тэгээд итгэрэл айгу хурдантай одоо ямар нэгэн байдлаар үе дахиагүй буюу нэгдүгээр үе дээрээ байнга үедээ авагдаж байгаа хавдар учраас дараагийн хим эмчилгээ, туяа эмчилгээ гэх зүйл ер нь бараг л байхгүй гэж хэлэхэд болно. Ер нь бол ESD хаалганы дараа хим туяа эмчилгээ энэ төр хүмүүс айгүйх асуудаг. Эмч одоо ингээ хавдрын хаалгаанд орчоод бид нар нөгөө араас нь хим эмчилгээ хийлгэх үү энэ төр асуудаг. Ер нь бол ESD хаалгаа бол тийм байдгүй шүү дээ. Хулаал тэгээд ESD хаалгаа ч өөрөө 98% үр дүнтэй хаалгаа. Тэгэхээр маш өндөр хувьтай байдаг. Тийм учраас хүмүүс хэлэх гээд байгаа зүйл нь урьдчилан сэргийлэх үзлэгтэй хамрагдаад ходоод улаан бүдүүн гэсээ дурандуулаад тэгээд тэр нь одоо юу гэдгийг эрт үедээ хавдар нь онцлогддгийм бол авуулаад бүдүүн гэсээ дурандуулж явах үедээ нөгөө аль нь ч байсан ер нь л ургацаг байвал авуулаад ингээ явах нь өөрөө хавдраас урьдчилан сэргийлж өгч байгаа шүү. Бүдүүн гэсийг дурандахад одоо жишээлбэл хэдэн наснаас эхлээд дурандуулахыг та зөвлөх вэ? Ер нь нэг заа нэг шалгуулж та гэдэг нэг хүн бодох үе. Шинж тэмдэг илэрж байгаа бол хэдэн ч насны хүн байж болно. Хүүхэд ч байж болно. Яриач байж болно. Хин ч байж болно. Дуранчлаа шүү дээ. Одоо их нэлхэс дээр хүүхдийн дурангийн эмчтэр байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь шинж тэмдэг илэрхгүй байх юм бол ер нь бол нэг 35 40-оос эхэлт дурандуулвал зүгээр дээ. Тэр үедээ ямар нэгэн асуудал байсан ч гэсэн эрт дээр нь барьж авах боломжтой. Гэтэ бүдүүн гэсний хавдараас сүүлийн үед бас айгүйх залуучж байна. Тий. 30 эдхэн настай залуучууд бүдүүн гэсний хортой хавдар эрт үед онцлогдоод авуулжлээ. Бүдүүн гэсний хожуугийн хортой хавдар онцлогдоод хаалгаанд оржлээ. Мэдээж тэгэл амьдралын хөвшил, тэгэл нөгөө удамшил, одоо юу гэдгийг зөндөл олон шалтгаан байдаг. Хамгийн гол шалтгаан бол ургацэг шүү дээ. Ургацэг. Тэ? Ургацэг онцлогдоод авуулдаггүй, эсвэл ерөөсөө онцлуулж байгаагүй гэсэн зарчим гарал явж байгаа шүү дээ. Тэгэхээр бүдүүн гэсний хамтар, бүдүүн гэсний асуудал бид нар зөвхөн ходоод л яриад байгаа болохоос биш. Бүдүүн гэс гэдэг зүйлийг бол бас ер нь дурандуулж явах, ер нь нэг бас үзэж явах хэрэгтэй байна. Ер нь сүүлийн үед бас их тохиолдоод ингэжтэй залуужж чинь гэж байна. За хеликобактерийг одоо хүүхдүүдэд та хэлсэнтэй 10 наснаас дээш байгаад хеликобактери шинжилгээ өгөөд илрээд тэн дээр нөгөө одоо хүчтэй антибиотик эмчилгээнүүд явуул ерөнхийдөө арцсангүй зүгээр гэж ярьж байна. Тэгээд хүүхдийн хувьд бол яг ер нь 10 наснаас дээшгээ хеликобактери ихэд үзүүлээд явах. Тэрнээс доош бол ер нь бол шаардлагагүй гэж үзэж байна те. Яг уу илэрсэн ашигтай бактери уулгаал тэгээ хувийн ариун цэврийн сахиулаад өөрснөө нөгөө аяг тавгаа тустаач гэдэг юм уу. Тэгээ мэдээж хооллолтон дээр нь анхаарал ингээ явах нь илүү зөв зохистой байх. Би бол хувьдаа ер нь 16 наснаас доош насны хүүхдэд хеликобактери эмчилгээ зөвлөхөөс татгалздаг юм чи. Яг одоо нөгөө цэцэг цэврүү шиг насан дээрээ яг сайхан бүх юм сайхан өсөж үржиж байгаа энэ үе дээрээ нөгөө хосолсон ийм хүчтэй антибиотикууд хэрэглээд ингээд ирэхээр хүүхдийн ходоод гэсний ашигтай бактерийг устгах, дархлаа буулгах гэсэн ийм юмудаар их явахаар хүүхдэд яагаад ч одоо тэр сайн зүйл байхгүй байна. Гэхдээ
хүүхдүүдийн өмнөөс бол одоо хүүхдийн мэрэгчлэнүүд илүү сайн ярих бах энэний тухай. Би бол хүүхдүүдийг бол илүү сайн бол мэдэхгүй. Гэхдээ яагаад ч одоо өдөрдмжин дээрээ бол 10 наснаас доош бол дэмэл гэж үздэг юм. Бүр 16 настай. Би бол 16 наснаас доош бол дэмэл гэж үздэг. Хеликобактер эмчилгээг хин нэгэн хэлгэжлээ. За асуудал байна. Сөүлмэд эмнэлэг дээр очиод танаар онцлог үзлэг хийлгээ. За эмчилгээ хэлгэжлээ. Эмчилгээ хэлгэснийхаа дараа юу ямар хугацаанд давтаж үзүүлвэл юу илүү ач холбогдолтой вэ? Хеликобактерийг анх онцлохдоо өтгөний шинжилгээ мөн цусны шинжилгээгээр позитив негатив үзээд позитив байгаад эмчилгээгээ хийгээд эхлээд тэгээд нэгдүгээр одоо сонголтын эмээ уугаад тэгээд эмээ ууж дууснасаа хойш 2 сарын дараа хеликобактерийн шинжилгээг амьсгалын тестээр үзүүлж тоолуулаад тэгээд ахаад илэрх юм бол мэдээж хеликобактерийн 2 дугаар сонголтын эмийг уугаад илэрхгүй бол хянуулаад одоо жилд нэг удаа дурандуулаад дурандуулах болгондоо хеликобактерийн шинжилгээ өгч идэх шиг гэдэг юм уу те ингэж явал илүү үр дүнтэй. Ер нь бол бас энэ хеликобактер судлаачдын ярьж байгааг сонсч байхад 1 жилийн дотор насан турш хеликобактерийн эмчилгээ хийгээд 1 жилийн дотор хеликобактерийн шинжилгээгээ ахаад өгөхөд илэрж явах юм бол бас нөгөө хуурамчаар устсан байх гэж үзээд дахиад шинжилгээгээ давтчихын зүг байдгаа гэж үздэг. 1 жилээс дээш болоод тэгээ ахаад үзэхэд хеликобактер ахаад илэрж явах юм бол тис өөр бүлгийн одоо айгүй олон төрлийн байд юм аа л да хеликобактер ч өөрөө дотроо. Тэгэнгүүт өөр бүлгийн одоо бактериар үүсгэгдсэн хеликобактер шинээр үүссэн байна гэж юм гэж үздэг юм шиг байна. Судлаачд ярьж байгааг сонсож байхад бас энэ нөгөө янз бүрийн одоо энэ paper ч юм уу энэ нөгөө өгүүлэг эдрих уншиж харж байхад тийм үг байдаг. Дахин халдварлах эсвэл халдвар дахих ч гэдэг юм уу ийм зүйлүүд одоо манай улсад бол маш их байна шүү дээ. Тэгэхээр гол нь нөгөө онцлогоо эмчилгээгээ яг зарчмын дагуу их. Хеликобактерийн эмчилгээ чи өөрөө бактерийн эмчилгээгээ хийгээд эхлэнгүүт дотор муухаарах, огөөц хүрэх, бөөлж цутгах, тэгээ дээрэс нь ходоод өвдөх энэ гэсэн шинж тэмдгүүд агиух өгөөд эхлэнгүүт хүмүүс харшилж ийн гэж үзээ шууд зогсоочдөг. Тэгээ хеликобактер дутуу эмчилгээтэй байдаг. Угаасаа нөгөө антибиотикууд уугаад эхлэхээр тийм шинж тэмдгүүд өгөөд идэх байхгүй. Зүгээр ер нь хеликобактерийн эмчилгээг хийж явах үед биеэр харшлын улаан тууралт гарах, загтнах эсвэл нөгөө эрс нөгөө илгэний үйл ажиллагааны өөрчлөлт энэ зарим үед оруулсан байх юм биш үү? Харж байхад. Тэгэх юм бол мэрэгжлийн эмчтэй эргэж хандах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол тэгж одоо нөгөө имээ солих уу, зогсоох уу, ахаад өөр ямар арга хэмжээ байдгийг тэрийг авах уу гэдэг зүйлүүдээ хийхгүй бол нөгөө мэдхгүй явснараа амар их өндөр юм илгэний үйл ажиллагааны алдагдлалд орсон хүмүүс тэр яг явж идэв шүү ер нь бол бас хеликобактер эмчилгээнээс болж хүчтэй шүү дээ антибиотик. Хеликобактер үед бас хүмүүс нийтлэг яриад байдаг шүү дээ. Амнаас эвгүй үнэртэх гэдэг зүйл яг олон байгаа. Гэхдээ бас энэ нэг шалтгаан хеликобактерийн халдвартай холбоотой байх магадaltaй гэж хүмүүс ингэж ам дамжиж яриад байгаа. Энийг та бас хэлж өгөөч. Үнэн үү гэж юу? Үнэн л гэж ярьдаг. Мэдээж хоол шингэхгүй тэгээ ходоодыг өргөсүүлээд байгаа учраас нөгөө амнаас эвгүй үнэр гарах хандлага өндөртэй байдаг. Дээрэс нь нөгөө амнаас эвгүй үнэр гарах чинь бас нөгөө хоол манай хоол сурвалжах зам чинь амны өндөгөөс эхэлдэг учраас амны ариун цэвэр болон шүдний ариун цэвэр тэгээд мэдээж гүйцэн булчирхай өрөвсөлт өөрчлөлттэй бас маш их холбоотой. Хеликобактерийн гаралтай амнаас эвгүй үнэрдэх, их хүн үнэр гарах энэ гэдэг шинж тэмдгүүд бас илэрдэг. Хеликобактер одоо хүнд илэрлээ гэхээр ерөнхийдөө энийг толгой дараалал эмчилгээд байх хэрэгтэй. Эсвэл таны хэлдэг нэг хотоодны дурангаар үзээд ахаад нөгөө олон тэр асуудал үүсэх тэр шинж тэмдэг одоо илэрх тэр зүйлүүдийг та бүхэн онцлоод эмчилгээг ер нь зөвлөж байгаа юу? За орж ирж байгаа хүмүүсээс асуухаар танд хеликобактер илэрсэн нөхөр эмч дээр нэг эмч төдөөсөн чи гайгүй л гэдээсэн гэж хэлдэг. Гэхдээ хеликобактерт гайтай гайгүй гэсэн юм байхгүй шүү дээ. Гайгүй гэхээр илэрсэн баг илэрсэн юм уу? Эсвэл илрээгүй юм уу? Гэсэн утгатай үздэг тэр чинь ер нь. Тэгэхээр яг үүндээ бол хеликобактер илэрсэн болгонд л эмчилгээ хийж байвал илүү үр дүнтэй. Тэгхэл юм бол нэгдүгээр одоо нөгөө халдварлуулахгүй, хоёрдугаарт ходоод болоо хортой авдраас урсан сэргийл. Дээрээс нь мэдээж хортой авдар болдгоо маа гэхтэл өрөвсөлт өөрчлөлт болон шархлаанаас урсан сэргийл. Машин дээр эрсдэл нүүрт нь яваалаа гэсэн үг шүү дээ. Яваалаа гэсэн үг. Тий.
хоосруулах замыг маш их одоо доголдуулдаг зүйл чинь өөрөө хеликобактер мөн. Тийм учраас хеликобактер илэрж байгаа хүмүүс ер нь л бол доор нь мэрэгжлийн эмчт хандаж хеликобактерийн эмчилгээгээ хийлгэж яхах нь л илүү үр дүнтэй тий. Хотоодны асуудалтай хотоодны хамтартай хүмүүс бас их онцлогдоод байгаа талаар тааж ярьж байна. Ер нь эмчнэр их ярьж байгаа. Тэгэхээр хотоодны энэ одоо хеликобактерийн гаралтай ч гэдэг юм уу эсвэл энэ өөр хотоодны ерөнхийдөө хавдрын асуудал ч гэдэг юм энэ зүйлүүд эцсийн одоо шатандаа онцлогдож гэдэг юм асуудал үүсэж байгаа. Энэ зүйлүүд ерөнхийдөө давтамжийн хувьд ер нь ямар цаг хугацаанд ер нь үүсэх боломжтой юм болоо. Хүмүүс ч ингээл зарим нь маш хурдан үүсчлээч гэж ярьж байгаа юм. Зарим нь надад ямар шинж тэмдэг өгөөгүй гэж яхаа. Ер нь хотод ямар нэгэн асуудал үүсгэхэд шинж тэмдгүүд ер нь яг ямар хөө шинж тэмдгүүд ер нь өгөөд за би ер нь энэ болохгүй байгаа юм биш үү гэдэг зүйлийг хүн ер нь яаж мэдх юм бэ? Ер нь л хоол уусруулах эргэтэн тохиролцооны үндсэн илэрдэг шинж тэмдгүүд чи өөрөө гиз дүр занхах, хоолны шингээлт муудах, тэгээд энэ цээж гашуу өргөх, мэдээж өвдөх, баацлагч гэдэг юм шинж тэмдгүүд. Ер нь хеликобактер тай болсон байна. Эсвэл ходоодны шархтай болсон байна. Ходоодны хавдартай болсон байна гэдэг зүйл чинь яг одоо гаднаас ингээд хүнтэй ярилцаа суухад бол одоо мэдэх арга байхгүй зүйл шүү дээ. Орж дурандаж харж ижил одоо тэр нь хавдар нь нэрт байна уу, хожуу байна уу гэдэг зүйл баг. Яг үндэ бол ходоодны хавдар, улаа хавдар энэ төр шиш тэмдэг өгөхгүйгээр зүгээр шууд ирж дурандуулаад зүгээр онцлогдож байгаа зүйл зөндөө баг шүү дээ. Үүсэж байгаа юм уу явцаараа гэх юм бол мэдээж нөгөө эсэрэ байдаг баг. Хоруу чанартай, хоруу чанар ихтэй, хоруу чанар багтай ч гэдэг юм уу. Тийм учраас тэр бол тухайн хүний өөрийнх нь бие махбодын физиологийн онцлогоос гэдэг юм уу, хавдрын эсийн хувирлаас гэдэг юм уу, дээрэс нь хавдрын эсийн хоруу чанараас л болдог. Хотоодыг ямар нэгэн байдлаар нэг маш хүчтэй шинж тэмдэг өгж гин гэдэг чи өөрөө бүр болохгүй гэж илэрхийлж байгаа. Тэгэхээр хотоод гэж дүүрэх цанхаах энэ зөөрүүд хүмүүс нийтлэг байдаг. Ер нь иймэрхүү зөөрүүд байдаг бол бас хотоод нэгт дурандуулж үзээгүй бол нэг удаа жисэн үзүүлчихэд гимгүүн байна. Маш олон жилийн өмнө дурандуулаад тэрнээс хойш дурандуулаагүй хүмүүс явж байгаад ирээд хавдар онцлогддог тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Зөндөө олон том кейсүүд байна. Тий. Тэгэхээр ер нь бол хүн одоо ходоод бүдүүн би бол ходоод улаа бүдүүнгцийг дурандаж үзээд ямар ч асуудалгүй ходоод улаа бүдүүнгц сайхад та нэг 2-3 жилийн дараа дурандуулаарай л гэж хэлдэг. Заавал хэлж шүү дээ. Заавал. Эн чинь тухайн хүн сигнал өгж байгаа байхгүй юу? Хүн хизээ нэг өдөр явж байгаад нэр нь намайг чи нэг дурандуул гэсэн бахаа гэж бодоод очиж дурандуулна шүү дээ. Тэгэхгүйгээр зүгээр энэ та гэж хэлээд явуулах чинь өөрөө хүн мартах хамгийн аюултай зүйл байхгүй юу? Ер нь бол. Тийм учраас ер нь бол яа харахгүй одоо юу гэдэг тухайн хүнийг дурандаж үзээд тодорхой хугацааг нь ер нь хэлж өгөх нь айгүй чухал. Ирүүл байсан ч хамаагүй. Одоо та тэдний хугацааны дараа нэг хэрэгж дурандуулаарай. Мэдээж асуудалтай байвал одоо тэр чинь бол бүр яналтанд шүү дээ. Одоо яг бид бүхний амьдарж байгаа энэ орчин ялангуяа энэ хотынхны хувьд бол стресс гэдэг зүйл маш их байна те. Бид нэр сошиал дээр зөв нэг мэдээлэл хараад стрессж яхад тэрний дараа нь үнэнч байх юм уу худлаач байгаа мэдэхгүй. Тэгээ бас янз бүрийн одоо маш олон шийдвэрүүд гарч ирдэ бид нар таалагдахгүй ийм шийдвэрүүдийн байдлаас болоод ч юм уу стрессийн байдал их байна. Угаасаа тэгээ амьдралын хэм маяг өөрөө биднийг ялчгүй стресс рүү оруулж байна. Тэгэхээр стресс гэдэг зүйл өөрөө хотоодны өвчлөл шархлаа хавдар гэдэг энэ зүйлүүдэд хүргэх энэ байдлыг талаасаа та илүү сонирхолтой бодтой кейстэй би бол ярих байх гэж бодож байна. Номер 1 асуудал гороох шинж тэмдэг. Хүмүүс ирж үзүүлэхдээ одоо ингээд хоол унд идэхээр юм уу эсвэл зүгээр байгаа үед ингээд гороож тэглээд байна гэдэг байхгүй. Тэгээд тэр чинь өөрөө дурандаад үзэнгүүт ямар нэгэн хортой хоргоо хавдрыг үүсгэр байхгүй, ямар нэгэн шархлаа байхгүй, өрөвсөлд өөрчлөлт байхгүй. Гэсэн мөртлөө горооход бол энэ мэдрэлийн гаралтай улаа спазм буюу агшилт. Улаа хоолойнд илэрж байгаа шинж тэмдэг. Ходоодн дээр стрессийн гаралтай шарах гэж байна. Тэ. Кейс биш шүү дээ. Надад залуугийн 20 тоногч илүү сарын өмнө дурандуулаад тэгээд хүний нэг үнэтэй машин мөрөөд тэгээд үр төлбөрөө дуусгаад үе мань нөхөр зөвөр өгөөд тэгээд ирээд дурандуулахад одоо сарын өмнө зүгээрээсээ одоо
сарын дараа ирээд урандуулахад шарахтай болсон байх жишээний. Тэгэхээр тэр стрессийн гаралтай шарах бүр яагаад ч юм уу. Тэгээд амьдралын хөвшилтэй холбоотой үүсэж байгаа шархнууд ихэнх нь ходоодны болцсон хэсгээр үүсдэг. Болцсон хэсгээр ходоодны гарах хэсэг болон нарийн гэдэс холбогддог тэр хэсгээр үүсэж байгаа шархнууд ихэнхдээ залуу хүмүүст айгүйх тохиолддог. Тэр нь мэдээж стресс, хооллолт, амьдралын хөвшилтэй холбоотой үүсэж байгаа шархнууд. Тэгээд цусаалтж ирж байгаа цоороод хагалгаанд орцсон, цоорцсон байгаа энэ шархнууд чинь ихэнхдээ стрессийн гаралтай үүссэн ийм зүйлүүд байгаад идэг. Тийм учраас мэдээж одоо стрессгүй амьдрал гэж юу ах вэ? Гэхдээ тэрийг хүн баланслах чинь амар чухал ах. Манай хоол уусруулах хэрэгтэн тогтолцоо ялангуяа ходоод улаа болоод стрессээс айгүйх хамаарч одоо өвчлөл нь бас үүсдэг ийм юу наацлаг байгаа. Стресс, уурал бухимдахын зүйл зөвхөн сэтгэл санааны асуудал биш шүү дээ. Наацхийн бидний бүр ходоодонд нөлөөлж байна те. Таны хувьд бол бүр бодит тохиолдол байгаа учраас яг бид нар уурлах бухимдах стресс гэдэг энэ зүйл бол таны сэтгэл санаанаас гадна бие махбодод нөлөөлж байгаа гэдгийг бүгдээ ойлгож авч байгаа байх. За тэгээд өглөөний цайтай би бас холбож асуумаар байна. Өглөөний цай уухаар бидний одоо өглөөний цайгаа уухгүй явж байгаа маш олон хүн байгаа. Тэгвэл та бүхэн үзэж байгаа энэ хүмүүс донд маш олон асуумжуудыг асууж байгаа. Тэр дотор өглөөний цайгаа олон жил уугаагүй хүмүүсийн дээр ч юм уу гардаг ямар асуудлууд байдаг юм бол. Өглөө үлэн оруулж ирээд ходоодын дурандангууд ходоод дүүрэн цөстэй хүмүүс шүү дээ. Цөсний хүүдийн аваалаагүй мөртлөө цөсний хүүдийн авуулсан ч хүмүүс бас байгаа. Цөсний хүүдийн аваалаагүй ирнэ ходоод дүүрэн цөстэй чинь ходоодны хүчил хит их ялгарч байна гэсэн үг шүү дээ. Ходоодны шүүрэл хит их ялгарч. Ходоод цөс их ялгарч байна гэсэн үг шүү дээ. Цөс ходоод руу их ялгарч орж ирэхээр ходоодыг цочроогоод тэгээд байнгын юм нөгөө өглөө болгон юм дотор мухаарах, огууд сүрэх, бөөлж сутгах гэдэг юм уу, өвдөх энэ төр гэсэн мэдрэмжүүдтэй харцангуй залуу насны, бага насны хүүхдүүд энэ тэрийг ажиглагддаг зүйл байхгүй. Тэнгүүд өглөөний одоо багч гэсэн жоох юм идээд гарах юм бол ходоодны нөгөө шүүрэл ялгараад ирэхээр харцангуй одоо өвдөх төр зөөрүүд нь харцангуй айвууч тийм ээ л дээ. Тэгэхээр мэдээж одоо юу гэдэг хүн болгонд та өглөө заавал юм идэж гарч яаш гэдэг юм уу. Тэгээд яг ярих юм бол идэх боломжтой ч хүн байна, боломжгүй ч хүн байна тийм үстэй. Гэхдээ ер нь л бол амьдралын зөв хөвшил гэдэг чинь эрүүл зөв хоол гэдэг чинь юу юм бэ? Одоо шинэ ногооны салаад дахиад ямах идээд ахаарал эрүүл зөв хоол болоод байгаа юм бол биш шүү дээ. Нэг дор их идэхгүй байх, эдэж чууд хөвдөхгүй байх, хит хороодж идэхгүй байх гэдэг юм уу эсвэл хит их халуун хоол цай хэрэглэхгүй байх энэ гэдэг чинь хамгийн зөв хооллолт шүү дээ. Мэдээж өглөөний цайгаа уугаад гарах чинь доцны ялгарлтыг сайжруулж тий хоол уусруулах хэрэгтэн тогтолцоо, бодис солилцоо хэвийн явагдах тэр нөхцөл болцоог бий болгож өгч шүү дээ. Бид хоёрын подкаст бол одоо нэг сарда багтаад орж байгаа. Тэгэхээр яг энэ хүмүүсийн хувьд бол цагаан сарын уламжлалт баяр гэдэг идэж уудаг энэ одоо дээрэс нь эд шугуушны цагч одоо явж байгаа. Дээрэс нь уламжлалт цагаан сартай холбоотой маш их идэж байна. Тэгэхээр яг энэтэй холбоотой таны хувьд бас тодорхой хэмжээний хүмүүст анхааруулж хэлэгч гэдэг юм уу? Яг энэ баярын дараа та бүхний ажлын ачаал ер нь нэлээд их нэмэгддэг баг та. Тэгэхээр энэ талаар та ер нь харьцангуй эрүүл хүмүүс баярлж идэж явахдаа ер нь яавал зүгээрээ за ерөнхийдөө нэг юм асуудалтай та бүхэн ингээд нэг үзэж онцлоод юм анхааруулдаг те нэг тэгээрээ ингээрээ ойрхон дурандуулаараа гэдэг энэ хүмүүс ч гэсэн тодорхой хэмжээний дэглэм алдагдвал ер нь ямар хүндрэл үүсэх боломжтой юм бэ гэдгийг таас нэг анхааруулж хэлж өгч. За одоо хүнд тим юм идэж болно, юм идэж болохгүй гэдэг чинь болооч жоохон хэцүү асуудал. Одоо ингээл телевиз радиогоор ч гэдэг юм уу, сошиалар ч гэдэг юм уу, кимчи муул хийн, газтай ундаа кока-кола муул хийн. Эсвэл одоо юу гэдэг ингээл хүмүүсээс айгүйх юм хориглох юм аа. Гэтэ миний хувьд бол эцээш одоо юу гэдгийг тим юм идэж болно, юм идэж болно гэж хэлэхээсээ илүү ер нь одоо тохируулж хэрэглэх альва зүйлийг ямар цагт нь ямар хоол ундыг ямар хэмжээгээр идэж уух юм архитарсаа хэрхэн хэрэглэх юм өөхтөөсөө хэрхэн хэрэглэх юм тэрнээс жишээ нь кимчи ч өөрөө пробиотик шүү дээ байцаа ч өөрөө пробиотиктэй л гэдэг шүү дээ газтай ундааны C2 ч одоо хоолыг шингээж өгч байгаа шүү дээ тий тэр үейтгэл кока-колагоор чинь хийгээ судалсан пейпер хүртэл байдаг юм л шүү дээ. Америкийн файтинг тамирчид та уулгадаг
нөгөө ясны бэхжилтийг сайжруулдаг энэ төр хөвчсөн. Гэтэ энийг би одоо юу гэдгийг сайн гэж хэлж байгаа юм бол биш. Мэдээж одоо юу гэдгийг сахар маш өндөртэй зүйл мөн. Тэ? Гэхдээ аливаа зүйлийг, аливаа хоол ундыг ер нь л хүн амьдралдаа аливаа нэг зүйлийг хэм хэмжээнд нь барих гэдэг зүйл чинь айгүй чухал асуудал шүү дээ. Тий? Тэгээ яг хуу мэдээж одоо захих зүйл нь манай монголчууд ер нь бол энэ давстай хоол тэгээд халуун хоол цайг л ер нь аль болох амьдралаасаа хасах хэрэгтэй юм байна да. Хоолыг айгүй одоо тогооноос нь шууд гаргаал аяглал хоол халуун дээр нийт гэдэг үг чинь одоо ер нь бол аюултай болоод шүү дээ. Улаан хоолой хотоодыг айгүй хөтүүлдэг. Тэгснээсээ хотоод улаан хоолой хортой авдрыг айгүй хүүсгдэг. Манай Монголын нөхцөлд. Тэгээд дээрээс нь давстай хоолцоо, маш их давстай хоолцоо хэрэгэлдэг. Түүнтэй холбоотой одоо хотоод улаан хоолой хортой авдар үүсгдэг ийм зүйлүүд байна. Тэгээд яг хуу нэмээд хэлэхэд манай улсад дуран онцлогооны салбар айгүй хурдцтай сайн хөгжиж байна. Дурангаар маш олон төрлийн одоо дэлхийд хийгддэг хагалгаануудыг Монголд авчирч төгшүүлээд хийж байна. Тэр дундаа хотоод улаан хоолой бүдүүн гүцний хортой хавдрыг эрт үед нь илрүүлж дурангаараа ESD буюу сансдгуул хагалгаа гэдэг зүйлийг Монголд нотгшуулаад бас нэлээдгүй олон хүн дээр хийгдсэн байна. Тэгэхээр эрт дурандуулж, эрт онцлуулж, эрт дэмжлүүлж явах нь илүү үр дүнтэй шүү дээ. Тэрнээс та энгийн үедээ тийм хоолыг идээд, баяр наадмын үеэр тийм хоолыг идээд, тэр үед нь тийм хоолыг идээд гэж хэлэх нь өөрөө жоохон хэцүү. Хувь хүний өөрийнх нь нэгдүгээрт өөрийнх нь хэрхэн асуудал болж байна. Тэгээ хоёрдугаарт гэвэл ерөнхийдөө манай гэрүүл мэндийн подкастуудыг та бүхэн үзэж байгаа. Манай орж байгаа зочид бүх болгон хэлж байгаа. Танд энэ хоолыг одоо хоол зүйчлийн зөндөө мэрэгчлийн хүмүүс л орж ийн л да. Тэн дээр би бас тантай саналыг байна. Та яг энийг идэж болно, энийг идэж болохгүй гэж хэллэх бол мэдээж хор үйлдвэрлэхгүй нь ойлгомжтой. Тодорхой хэмжээний хүний биед энерги их үүсвэрийг бол нүүрсээс өгж байгаа. Сахар ч гэсэн хүний биед хэрэгцээтэй олон зүйл байгаа. Гэхдээ та тохирууланд тааруулын хэрэгэл магадгүй чихрийн шижинтэй ч гэдэг юм уу эсвэл өөр ямар нэг асуудалтай тохиолдолд эмч таныг хориглоор багасгаараа гэсэн тохиолдолд бол яг тэр цөөн хүмүүсийн хувьд бол хориглож болно. Тэр эмчийнхаа зөвлөгөөгөөр бол тэр зүйлийг бол та одоо тэр яг өгч байгаа зөвлөгөөгөө баримтлаад явна. За өнөөдөр бид хоёрын ярьж байгаа зүйлүүд бол харьцангуй эрүүл хүмүүс үзээд амьдралын хэм маягт энэ зүйлүүдийг би нэг дурандуулаад үзмээр юм байна. За нэг хеликобактерийн халдвар үзүүлмээр юм байна. За амьдралын маягта за стресс гэдэг зүйл бол надад бас байх юм бол ходоод гидсэн ч гэсэн асуудалтай байна. Ерөнхийдөө бол ходоод гидсний асуудлыг яаж үүсдэг юм бэ? Ерөнхийдөө яг энэ зүйлүүдийг та ойлгоод авсан байхад таны амьдралын хэм маяг тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг бол гарах зүйлүүдийг бид хоёр ярьлаа. Тэгээд төгсгөлд нь бас нэг зүйлийг асуумаар байна. Сөвөлмөд эмнэлгийн дурангийн одоо тасгийн эрхлэгч эмч оролцож байгаа учраас одоо зочин эмчтэй нь очиж үзүүлэх вэ гэдэг асуултууд маш их ирдэг. Тэрнгээр би яг төгсгөлийн асуултаа дуусгах гэж бодож байна. Тэгэхээр сөвөлмөд эмнэлгийн хувьд бол хоёулаа байршлын нэгдүгээр хэлээд өгч, хоёрдугаарт та болон танаа баг хамт олон бол мэдээж маш их чадварлаг одоо батолго одоо мундаг доктор багш байна. Тэгэхээр та бүхний баг бол үнэхээр маш мундаг баг байж байгаа. Тэгэхээр сөвөл мэд эмнэлгийн хувьд бол ямар тусламж үйлчлэгийг хүмүүст илүүхээр өгж байгаа юм бэ? Танаа эмнэлэгт ерөнхийдөө ямар хүмүүс илүүхээр очивол зүгээр юм бэ гэдэг зүйлийг та хэлж өгөөч. За манай эмнэлэг Сүхбаатар дүүрэгт байрладаг. Тэгээд одоо хүмүүсийн хэл занцтар бол Хангаа хотхны хажуу талд сөвөл мэд эмнэлэг гэж байгаа. Тэгээ манай дурангийн тасагт бол дурангийн хоол уусруулах уян дурангийн дээд доод замын одоо онцлогоо, эмчилгээ, хагалгаа, ажилбар бүгд хийгддэг. Тэгэхээр элэг цэснээр улчирхай ходоод бүдүүнгүд зулаа хоолой асуудалтай хүмүүс байвал тий манай эмнэлэгт хандаж, бидэнд хандаж асуудлаа шийдүүлж болно. Бид аль болох чадах шинээгээрээ тусалж чадах хэмжээгээрээ та бүхэнд туслана. Мэдээж одоо юу гэдгийг Монголын дурангийн номер 1 одоо юу гэж хүмүүс ярьдаг батлах эмч, батлах багш маань одоо манай тасагт дурангийн эмчээ гэдэг ингээ байж байна. Тэгэхээр манай эмнэлэг Сөүл Мед эмнэлэг, Сөүл Мед Баян зүрх гэж хоёр салбар байдаг. Тэгэхээр нэг нь болохоор цай 16-д байрладаг Сөүл Мед Баян зүрх эмнэлэг байгаа. Нэг нь болохоор Сөүл Мед эмнэлэг гэж эмнэлэг нь одоо Хангаа хотхны хажуу талд
байрласан юм имлэг байна да. Тэгээд ямар ч байсан дотрийн өвчний тусламж үйлчилгээ тэр дундаа хоол боловсруулах эрхтэн тогтолцооны алдагдaltaй хүмүүс тусламж үйлчилгээ тэгээд дуран онцлогооны асуудалтай хүмүүс хандаж болно. За тэгээ өнөөдөр ямар тач бид бүхний урилгыг хүлээж аваад хеликобактер гэдэг маш том сэдвийн талаар хоёлаа маш богино хугацаанд ярилцлаа. Тэгээд таны цаашдын ажилд маш өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд таны хувьд ч гэсэн одоо хүмүүст энэ зүйлүүдийг илүү их ойлгож аваасаа гэдэг зүйлүүдээс маш олон хүмүүст хүргэлээ. Тэгээд бид хоёрын яриа бас давхар Дидиш ТV-гийн 813 сошиал суваг дээр бас давхар өндөр хандлтаар ингээд цацагдаад явна. Тэгээд яг хөдөө орон нутгийн магадгүй за нэг би хот ороод нэг үзүүлчихэд та гэж бодож байгаа магадгүй тэр эмээ өвөө ах ихч магадгүй ээж ааваа нэг үзүүлчихэд та гэж бодож байгаа хүмүүс яг бид хоёрын дугаарыг телевизээр шимтээ үзэж байгаа бол за бас яг сүүлмэд эмнэлгийн хамт олонтой яаж холбогдох вэ гэдэг за мөн тогтох эрдэнэ эмчтэй яаж холбогдож үзүүлэх вэ гэдэг яг би пэйж хуудсанд бас энэ одоо юун дээр бас давхар тавиад өгч та бүхэн тийшээ ороод илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас хүлээж аваарай. Тэгээд эмчтэй ямарсан баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Сайхан одоо ярилцлаа. Тэгээд ард түмэндээ хоолсруулах эрхтэн тогтолцооны талаарх, өвчлөлийн талаарх, тэр дундаа дуран ажиллагааны талаарх ойлголтыг одоо хүргэх гэж хичээлээ. Тэгээд энэ хүү сайхан подкаст өөрсөнд баярлалаа гэж хэлье. Мэдээж монголчуудын хувьд бол хотод гидсийн асуудал маш их байгаа учраас бид хүн хотод гидс ерөнхийдөө хоол босруулах эрхтэн тогтолцооны одоо мундаг доктор профессоруудыг яг одоо өнөөдрийн одоо зочин шиг энэ дараагийн хүмүүсийг бол бид хүн урьсаар байх болно. Та бүхэн мэдээж подкаст үзэж байгаа бол заавал subscribe дарчаарай. Маш олон үздэг ч гэсэн subscribe дараагүй байдаг юм байлээ. За тэгээд бүгдээрээ дараагийн маш чухал дугаараар бас иргэн уулзлаа. Баяр таа.